одоо ингээ бортгонд өрслүүлээд одоо нэг сайхан бижээд ирэхин үед одоо гадаа гаргаж та. Ер нь бол тэгээд энд хуслага ямар байх уу? Хуслагын систем яг ямар байх уу тийм ээ? Яг цаг нарт одоо мэрэгжлийн хүмүүс бол арай л өөр л байгаа л да хэлж байгаа шүү дээ. Ер нь бидний мэдэхгүй юм зөндөө байгаа байхгүй. Тэднийг л сурж яана л да. Хуслагын системийн талаар биш одоо тариалтын талаар тийм ээ. Тиймэрхүү мэдлэг бол зөндөө авч байна. Одоо энэ талбай дээр ургасан тийм оромлоо зөндөө байна шүү дээ. Ерөнхийдөө одоо ингээ бортгонд өрсөлдөө хийгээд энэ бортгоноос нь жоохон бижээд ирэнгүүт нь хөрсөн суулгаад тэгээд тэр нь ингээд ургаад зөндөө сайхан том цаг сухай болоод тэгсэн тийм юм зөндөө байна. 51 мянган өрсөлдөө одоо бортгонд өрсөлдөө хийх тийм төлөвлөгөөтэй. Тэгээ одоо ерөнхийдөө ажил маань бараг дуусч байна. Тэгээ энд хайлаас чигд цаг сухай гэд маш олон модны өрсөлдөө хийцгаасан. Ер нь тэгээ хуваараа бид нар нэг ах トゥ усын нийс нэг талбай байдаг л да. Одоо бараг 2-3 жил энэ жил бараг 3-4 жилийнхэн өргөж үзэж байна. Тэгээ хуваараа өөрсдөө хашаа хайс хийгээд санаа нэгдээ тэгээд ах トゥ унараар хийсэн 300-аад мод тарьсан. Ер нь хөвчлэн ургацсан. Тэгээ нэг 2 хөлөмжтэй. Тэгэл тэндэн тэгэл хөлөмжөнд одоогийн байдлаар нэг сонирхлын жамаар ер нь яаж урах нь гэсэн маягтай тийм нарийн ногоо тариалж утсан. Би одоо энд бол яг хөө дуршлаг хоримтлуулах тийм ээ. Одоо өшөө бус ямар ургамал яаж ургадаг байх нь вэ? Тийм дуршлаг хоримтлуулах тийм зорилготой байгаа. Тэгээ яг Эрдэнэмонгол компанид тэрбум мод гэдэг хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа юм байлээ. Тэгээд бид нарыг бол одоо услагын систем одоо өөр юу гэдгийг хашаа хайс одоо сав нөөцлөх сав, ус нөөцлөх сав тийм юмар бол хангах талдаар нөө бичиг баримт юмнуудаа бүрдүүлээд тэгээд тэгвэл хамтарч ажиллана гэж ярьсан байгаа.